2015 оны 3 сарын 24-ний өглөөний 9 цаг 27 минутанд Germanwings-ийн Airbus A320 211 онгоц Барселоноос Дюссельдорф руу нисэж явсан. Уг онгоц Марселийн агаарын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбоо барьж эхэндээ бүх зүйл хийвэн байсан. 9 цаг 30 минутанд онгоцны ахмад хяналтын төвийн цаврыг баталгаажуулж төлөвлөгөөний дагуу нислэгийн чиглэлээ үргэлжлүүлсэн. Гэвч хэдхэн минутын дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн. 9 цаг 34 минут гэхэд онгоц 30,000 футын өндрөөс 20,000 футын доогуур бууж эхэлсэн. Марселийн хяналтын төв онгоцны багийнхандаа холбоо барихыг оролдсон боловч хариу ирээгүй. Дараагийн хэдэн минутын турш хяналтын төв Францын агаарын хамгаалалтын систем тэрч байтугай өөр онгоцны багаас Germanwings-ийн 9525 дугаартай нислэгтэй холбоо барихыг оролдсон ч ямар ч хариу ирээгүй. 9 цаг 40 минутын үед радарын холбоо тасарч 9 цаг 41 минутанд онгоц Альпийн нуруунд уул мөрөө сүрсэн. Онгоц цуслдсан газар алсагдмал уулархаг бүсэд байсан учраас аврах баг зөвхөн нислэг тэрээр ирж байсан. Онгоц бүхэлдээ сүрж жижиг хэсгнүүд нь хаа сайгүй тархсан байсан. Бүхээгний дуу хураагч болон нислэгийн хар эрцгийг толооны дотор олсон ч эвдрэл гинтэл ихтэй байжээ. Мөрдөн байцаалтын явцад энэ онгоцны сүрэл нь зориудаар үлдгэсэн болохыг тогтоосон. Онгоц хэвийн өндөрт хүрсний дараа Ахмад Патрик Сонденхеймер 9 цаг 30 минутад бүхээгнээсээ түр гарсан. Энэ үед 2 дугаар нисгэгч онгоцыг шууд доош нь чиглүүлэн буулгаж эхэлсэн. Ахмад 9 цаг 34 минутанд бүхээг рүү буцаж орохыг оролдсон боловч хаалга түүжигдсэн байв. 2001 оны 9 сарын 11-ний хэрэг явдлын дараагаас бүхээгний хаалгыг террористуудаас хамгаалах зорилгоор шинжилсэн байсан тул Ахмадад орох ямар ч боломжгүй байжээ. Хаалгыг онгойлгохын тулд багийн гишүүд интеркомоор холбогдож код оруулах ёстой байдаг. 2 дугаар нисгэж хаалгыг түүжих горимд нь шилжүүлсэн байсан нь энэ нэвтрэх боломжийг хаасан. 9 цаг 39 минутанд бүхээгний дуу хураагч Ахмад хаалгыг хүртээ зөхиж буг бичиж авсан. Ахмад онгоцыг аврахыг оролдсон боловч бэглэгээдээ хаалгыг эвдэж чадаагүй. Онгоц ууланд мөргөх хүртэл зорчигчд болон багийнхан нөхцөл байдлыг ойлгож айдас давтсан чигээрээ байв. Нислэгийн үр дүнд 144 зорчигч, нислэгийн багийн 4 ажилтан, Ахмад болон 2 дугаар нисгэгч нийт 150 хүн амиа алджээ. Хамгийн харамсалтай нь зорчигчдын дунд Испаниас буцаж явсан сургуулийн 1 ангийн хүүхдүүд тэр чигээрээ байсан. Онгоцны 20 дугаар нисгэгч нь 27 настай, багаас нисэх сонирхолтой байсан. Тэрээр Lufthansa-гийн нислэгийн агтамд илссэн ч сэтгцийн хүн хямралд орж хэд хэдэн сарын турш антидепрессийн эмчилгээнд эмчлүүлсэн. Эмчилгээний дараа тэрээр нисэх зөвшөөрлөө сэргээсэн боловч сэтгцийн эмгийн талаар дахин эмчилгээ хийх ёстой байсан. Гэвч дахин эмчилгээ хийлгвэл нисэх хэрэгээ асуулна гэдгийг тэр мэдж байсан. Тэрээр 2013 онд Germanwings-д ажилд орсон ч 2014 онд сэтгцийн хямрал нь сэтэрч харааны бэрхшээл нь мэдрэгдэж эхэлсэн. Элдв бусын янз бүрийн зүйл харж эхэлсэн. Од, гэрэл, элдв бусын зураас гэх мэт. Эмчнэр түүнийг ипохондри болон сэтгцийн эмгийг ихний шатанда байж болзошгүй гэж оншилсан ч тэрээр эмчилгээндээ бүрэн хамрагдаагүй. 2015 оны 1 сараас тэр хүнд антидепрессэнд байж олдын эмчээс ажиллах боломжгүй гэсэн бичиг авсан ч ажилдаа үргэлжлүүлэн явсаар л байсан. Сүүрлээс 4 хоногийн өмнө тэрээр Airbus A320 онгоцны бүхээгний хаалганы түвшинний механизмыг судалж эхэлсэн. Нислэгийн үеэр тэрээр Ахмадыг бүхээгнээс гарсны дараа онгоцыг санаатаагаар доош нь чиглүүлсэн. Энэхүү нь харамсалтай осол болсон. Нисгэгчдээс эрүүл мэндийн үзлэг, ялангуяа сэтгцийн эрүүл мэндийн шалгалтыг тогтмол хийдэгч, ихэмжлэг хувийн үнэлгээнд тулгуурладаг, 2 дугаар нисгэгч эмчнэрийн зөвлөгөөг үл тоомсорлож ажилдаа үргэлжлүүлэн явсаар л байсан. Герман улсад өвчтний нууцлалыг маш чанд хадгалдаг тул эмчнэр түүнийг олон нийтийн аюулгүй байдал занал хийлнэ гэж бодоогүй, мөн эмчнэр харилцагчдын нууцлалыг зөрчинө гэдгээс айсан байж болно. Энэхүү хэрэг явдлын дараа Европын агаарын аюулгүй байдлын агентлаг EASA нисгэгчдийн сэтгцийн эрүүл мэндийн шалгалтыг чангатгаж бүхээгт заавал 2 хүн байхыг шаардах зэрэг шин дүрм журам нэвтрүүлсэн. Lufthansa саяхан энэ дүрмийг цуцласан ч Germanwings-ийг Eurowings болон rebranding хийсэн. Lufthansa хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр олгосон ч энэ нь хангалттай байсан эсэхт нь эргэлзээ байгаа. Энэхүү эмнэлт явдал нь сэтгцийн эрүүл мэндийн асуудал, нисгэгчдийн хариуцлага, мөн эмч өвчтний нууцны талаар чухал асуудлуудыг хөндсөн ийм хэрэг явдал дахин гарах магадлал маш бага боловч энэ агаарын тээврийн салбарт сэтгцийн эрүүл мэнд ямар чухал вэ гэдгийг сануулсан харамсалтай хэрэг болсон. 2017 онд Air Canada Flight 759 Сан Францискогийн олон улсын нисэх онгоцны буудалд шөнө дүнд буух гэж байв. Нислэгийн багийнхан 28R буюу баруун талын 28 дахь зурвас дээр буух ёстой байж. Гэтэл тэр өдөр 28L буюу зүүн талын 28 дахь зурвас засвартай байсан учраас гэрлийг нь унтрааж хаасан байжээ. Уг онгоцны нисгэгчид өмнө энэ нисэх буудалд хэд хэд удаа газардаж байсан дурсагтай учраас 28 дугаар зурвасыг хоёр зэрэгцээ гэдгийг мэддэг байжээ. Гэтэл онгоцны нисгэгчид taxiway буюу онгоцны таксины зам болох C зурвасыг 28R гэж андууран, жинхэнэ 28R зурвасыг 28L гэж андуурчээ. Таксины зам дээр 4 өөр онгоц байсан ба нийтдээ 1000 гаруй зорчигчид онгоц дотор байжээ. Нислэг болгоны өмнө нисгэгчид нотам гэдэг мэдээлэл өгдөг. Үүн дээр нь тодорхой дурдсан байсан 28L зурвас хаалттай шүү гэж. Энэ маш олон хуудас байдаг болохоор нисгэгчид энэ чухал мэдээллийг анзаараагүй алдсан байсан.
Нисгэгчид цаг агарын таатай байдал үзэгдэх орчингоос хамааран visual approach хийхээр төлөвлөсөн. Энэ үед онгоцыг гараараа жолоодож газар дах үедээ зурвасыг нүдэрээ хардаг. Гэвч visual approach-ийн үед Instrument Landing System ILS ашиглаагүй нь алдаа болж эрсдлийг нь нэмэгдүүлсэн. ILS-ийн давтамжийг гараар тохируулах ёстой байсан ч үүнийг хийгээгүй. Мөн нисгэгчид Торонтогоос ирсэн урт нислэгийн дараа ядралтай байсан. Канадын нисгэгчдийн ядралтын дүрм Америк нэгдсэн улсынхаас хатуу байдаг учраас Ахмад нисгэгч сүүлийн 13 цагийн турш амралтгүй нисжээ. Энэ нь анхаарал болон шийдвэр гаргалтанд нөлөөлсөн байж болзошгүй байсан. Шөнийн цагаар зөвхөн нэг хяналтын ажилтан ажиллаж байсан. Угтаа бол 2 хүн ажилладаг юм байна. Магадгүй ганцаараа байсан учраас таксины зам дээр онгоц буух гэж байгааг анзаараагүй. Онгоц газар дах зурвасаас баг зэрэг хазаасан байрал харагдаж байсан нь ч энэ Сан Францискод хэвийн үзүүлэлт байсан тул хяналтын ажилтан анхаарлаасаа хандуулаагүй. Яг энэ үед United нисгэгчид таксины зам дээр зогсож байсан. Тэд Air Canada онгоцыг буруу зам руу чиглэж байгааг анзаарч радио холбоогоор хурдан хариу үйлдэл үзүүлсэн. Энэ онгоц хаашаа явж байгаа юм бэ? Таксины зам дээр олон онгоцнууд байна гэж хэлсэн. Хяналтын цамхаг тэр дээрөө арга хэмжээ авч Air Canada онгоцыг go round буюу газардалгүй дахин өргөсөн тушаал өгсөн. Air Canada онгоц таксины зам дээр байсан онгоцнуудын сүүлийн онгоцноос ердөө хэдхэн метрийн зайтай өнгөрч энэ аимшигтай том ослоос зайлсхийсэн. Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл NTSB энэ үйл явдлыг судалж хэд хэдэн зөвлөмж гаргасан. Нэгдүгээрт хажуугийн зурвас хаалттай байх үед шөнийн visual approach буултыг хориглосон. Хоёрт шөнийн цагаар 2 хяналтын ажилтнад заавал ажиллах ёстой болсон. Ийхүү азтай гэмээр зүйл болж маш аимшигтай том осол болох шахажээ. 2023 оны 1-р сарын 13-нд Нью-Йоркийн нисэх буудалд American Airlines-ийн 106 дугаартай нислэг болон Delta Airlines-ийн 1943 дугаартай нислэг мөргөлдөг шахаж байжээ. American Airlines-ийн онгоц зөвшөөрлгүйгээр буруу таксины замаар явж Delta-гийн онгоц хөрөх гэж байсан 4 эл зурвасыг чигээрээ гаталжээ. American Airlines-ийн нисгэгчид зурвасын тэмдэглэгээ бүрэн давтан хэлээгүй. Энэ баг зэргийн зөрчил мэд боловч хяналтын ажилтан үүнийг анзаарав. American Airlines-ийн онгоц килод баруун тийш ирэх ёстой байсан ч шууд Жюлет рүү явсан. Энэ магадгүй нисгэгч өмнө байн 3 эл зурвасыг ашигладаг байснаар шалтгаалсан байж болзошгүй. American Airlines болон Delta-гийн онгоцууд өөрөөр давтамж дээр харилцаж байсан тул би биенийхээ төлөвлөгөөг мэдээгүй. Хяналтын ажилтан American Airlines-ийн буруу эргэлтийг хоцорч анзаарсан. Тэгсэн ч хяналтын цамхаг American Airlines-ийн онгоцыг зогсохыг тушаасан. American 106 зогс гэж шаардсан. Delta-гийн хөөрөлтийн зөвшөөрлийг цуцалсан. Delta 1943 хөөрөлтийг цуцал. Delta-гийн онгоц Жюлетийн уулзраас 1000 футын зайд зогссон ч алаар осол болов. 2023 онд Остин нисэх бодолд FedEx-ийн 1432 дугаартай ачааны онгоц Boeing 767 Southwest-ийн 708 дугаартай нислэгтээ бараг мөргөлдөг шахжээ. FedEx-ийн онгоц мантай нөхцөлд категори 3 ILS буулт хийх гэж байсан бол Southwest-ийн онгоц яг ижил нэг зурвас дээрээс хөөрөх зөвшөөрөл авсан байжээ. Хяналтын ажилтан Southwest-ийн онгоцыг FedEx-ийн онгоц 3 милийн зайд байхад хөөрөх зөвшөөрөл өгсөн. Энэ зан ердийн нөхцөлд хангалттай байдаг ч мантай нөхцөлд эрсдэлтэй юм. Southwest-ийн онгоц хөөрөлтөө бас удаан эхэлсэн 60 секунд хоцорсон. Ман үзэгдэх орчин хязгаарласан тул FedEx-ийн нисгэгчид зурвасыг хараагүй. Гэсэн ч 150 футын өндөрт ман баг зэрэг арилсан үед Southwest-ийн онгоцыг зурвас дээр байгааг анзаарсан. FedEx-ийн нисгэгчид Southwest-ийн онгоцыг зурвасаас зайлуулахыг шууд шаардсан. Southwest зогс. Энэ нисгийн дүрмд хориотой боловч ноцтой байдлаас болж ийм шийдвэр гаргасан. Ер нь нисгийн түүхэнд нэг онгоц нөгөөдөө заавар өгнө гэдэг зүйл байдаг юм байлээ. Тэгээ хяналтын ажилтан FedEx-ийн мессежийг буруугаар ойлгож Southwest-ийн онгоцыг хөөрөлтийг цуцалсан гэж бодсон. FedEx-ийн нисгэгчид зурвас дээрх онгоцыг хараад шууд go round хийсэн. 2 онгоц 100 футын зайд ойртсон ч FedEx-ийн онгоц хурдтайгаар өндөр авч чадсан. Хяналтын цамхаг дараа нь 2 онгоцыг салгаж чиглүүлэх заавар өгсөн. Энэ бол ерөнхийдөө хяналтын ажилтнаа шууд хариуцлага тооцож болох аюултай осол болох шахсан. Мөн мантай нөхцөлд онгоцыг хит ойр зайд хөөрөх буулгах нь аюултай гэдгийг сануулсан.